За сайн байцгаана уу? Та бүхэнд орой мэнд хүргэе. Ингээд манай Ахуй алдахгүй нэртэй Discord группийн маань гишүүд асуусан учраас нэгтгсэн нэг видео тайлбар маягтайгаар ингэж видео хийхээр шийдлээ. За тэгээ энэ удаагийн видеод юуны талаар байх вэ гэхлээр манай дэрив дээр байгаа айбидор яаж дансаа нэх үү? Хэрвээ хуучин данстай хүмүүс байх юм бол яаж манайх руу дансаа шилжүүлэх вэ гэдэг дээр зөвлөгөөх маягтай видео явуулж байна. За тэгээд одоо та бүхэнд харагдж байгаа энэ дэлгэцэн дээр бол манай Ахвалтгуус угийн ингээ үндсэн юу яж байгаа Discord group маань байж байгаа. Энэ дээр information хэсгийн яаралтай зарлал дотор энэ дээр линк байгаа. Ийм. За энэ линк дээр дараад юугаа дансаа нэ гэсэн үг. Өмнө нь нөгөө дэрэл дээр данс нээж байгаагүй хүмүүс байл дансаа нэ. За ингээд саяны линк дээр дарах юм бол шууд ийм урт юутай адрестэй юу линкээр шууд орчно. Тэнгүүд л open account гэдэг шинээр дансна гэсэн. Та бүхэн юу яаж болохгүй шүү. Саяны линк дээр дарахгүйгээр шууд нөгөө нэг дээдлийн search bar дээр drive.com гэж орчих юм бол заавал тэгээ шилжүүлэх шаардлагатай болчих учраас анханасаа саяны байгаа линкэн дээр дараад юугаа ачаарай дансаа нэгээрэй. За тэгээд энэ дээр mail гэдэг дээр юугаа одоо энэ шинэ нэг хүн дансаа нэх гээд ингээд юу ятсан mail хаягийг нэгэд өгсөн байж байгаа. Энэ хүн дээр шинээр данс нээж үзье. За ингээд нэг юу ажиллаа. За create account гээд за mail одоо очно. Саяны шинэ нээсэн евро mail очих хэвээр. Social биш хаана ирж байна. Ханаад ирч үү? Хасаа ирч үү? Тэ. Тэр юу гэдэг хамаад батлна. Тийм энэ дэрээ. За ингээ мэйл ирчин. За тэгвэл энэ ямар хуу нөгөө step шат яваад байна гэхэлэр яг саяны анх оруулсан мэйлийг чинь баталгаажуулж байгаа мэйл. За тэгээд verify my email гэдэг дээр дараад одоо энэ ч гараад ирэх цонхон дээр юунуудаа үүсгэж байна. Деталууд өөрийнхөө нөгөө мэдээллүүдээ өгнө гэсэн. За энэ Mongolia гэдэг энэ орноо сонгочихно. За citizenship буюу одоо оршин суугаа нөгөө аль хотын иргэн бэ гэдэг. За энэ дээр ямар хуу юутай байх вэ гэдэг. Паспорттай байх вэ гэдгээ сонгоно гэсэн үг. За үсэг, том жижиг үсэг болон 8-аас 25 тэмдэгтийн хооронд тэгээд хамгийн багадаа нэг тоо байх ёстой. Тэгээд том болон жижиг үсэг хослсон байх ёстой. Ийм шаардлагуудыг тавьдаг паспортын дээр бол. За ингээд complete my profile гэдэг рүү ороод за энэ дээр бол wallet юу долларыг сонгоод за энэ дээр first name тавин Сэрндагва эхлээд нэг өдрөөс нь 24 10 за ингэ сонгоч. За энэ утасны дугаарыг дараа нь блурт чи тэ. Хэлж. За аккаунт сонгож байгаа шалтгаан нь saving new additional revenue юу? За additional revenue гэж. Энэ явуулчихсан байлаа. Данс нээж байгаа шалтгаан гэсэн үг. Хадгаламжийн байх юм уу эсвэл нэмэлт юу байх юм орлого байх юм уу гэсэн санаа. За employment status гэдэг дээр ямар ажил хийдэг вэ гэж байгаа. За self буюу хувийн юутай л гэж. За Mongolia. За энэ дэр юм байхгүй манад. Такс байдаггүй. За хаягийг нь за юу араас нь доор хаалганы дугаар маараас нь
За no thanks. Энэ чеклэх ёстой юмнуудыг бүгдийг чеклэж. За ингээд юу үүсчихэж байгаа юм. Демо байдлаар ингээд үүсчихэж байгаа юм. За тэгээд энэ дээр Traders Hub гэдэг байгаа гэдэг юм хэлээ. Хамгийн ихэнд логин яг Traders. тий. Одоо энэ мэдээллүүд энэ Traders Hub гэдэг дотор дарахаар энэ мэдээллүүд байж гэнэ гэсэн. За одоо энэ дээр болохоор анхны үсгэж болохоор демо данс байж байгаа. За энэ дээр reel болгочихно. Тэгээд одоо энэ CFD гэдэг энэ категори доотлолт байгаа стандарт гэж байна. Financial STP, swap free гэдэг энэ данснуудын төрлөөс сонгоод эдгээр бүгдээрээ MetaTrader 5 дээр данснууд ч орчин. За тэгээд депозит хийх мэх нь бол кэш рискээс идэг. За одоо нэг иймэрхүү нэмэлт юмнуудыг та баг уушаад ойлгож байгаа хаа. Депозит гэдэг дээр нь болохоор нөгөө визагаар депозит хийж болно. Криптогоор депозит хийж болно. Гэхдээ Монголоос бол криптогоор депозит хийх нь илүү хялбар байдаг шүү. Тэгэхээр крипто сонгоод Binance ч юм уу те нөгөө Монголын TradeMate ч юм уу тэдрийг ашиглаад крипто депозитыг хийж илүү дараа нь татаа авалт хийхэд маш хурдан. Татаа авалт ер нь бол 5 минутанд бараг ордог болцсон. Одоо Binance руу депозит ч гэсэн нэг 5 орчим минутанд ордог болцсон. За тэгээд одоо буцаад Traders Hub руугаа ороод энэ дээр нэг данс нээж үзье. За стандарт дансыг авчаа. За ийм байсан те. За create account хийгээд за later. За ингээд нэг шинээр reel юутай ийм стандарт аккаунт деревийн нөгөө синтетик индекс бүх юм алт малтнаас так юу ч хийж болно. Бүх дерев дээр байгаа бүтээгдэхүүнүүдийг арилжиж болох үз юу ингэж үүсчихэж байгаа. Данс чинь ингэж үүсчихэж байгаа. За шинэ дансыг бол ингэж нэ. Тэгэхээр яг нь гэхэлэр Discord дээр байгаа энэ линкийг ашиглаад шинэ дансаа нээчихнэ. За шинэ юу данстай мөртлөө тэр нэг open гэдэг дулаан төвчнээр таглаж сave хийх. айно. Энэ дэр мэдээлэлүүд нь байгаа. Тэгээ MetaTrader 5 энэ саяны дансныхаа open дээр дараад энэ дээр юунууд нь байгаа. Сонголтууд нь байгаа. MetaTrader 5-ыг одоо жишээлбэл Windows дээр, Mac дээр, Linux дээр те татах юмнууд ингээд юунууд нь байж байгаа. Зааврууд нь шууд нөгөө нэг татах линк гэдэг те тийм нь байж байгаа. Энэ дээр та бүхний шинээр нээсэн дансны чинь сервер болон ID пассвортын мэдээлэлүүд ингэ байж байгаа. Жишээ нь ингэ байж байна. За тэгээд эхний ээлжинд юугаа ярьчлаа те. Шинээр дансаа яаж үүсгэх вэ гэдгийг ярьчлаа. Одоо дараагийнх дээр нэгэнт өмнө данстай байсан бол яаж одоо манай IB руу орох вэ гэвэл энэ доотлолт одоо энэ дэлгэцийнхэн баруун болонд энэ доотлолт байж байгаа. Энэ нэг лайв чат гэсэн. Энэ доотлол хэсэг. За би нэг юу дэвшлүүлж. Энийг дэвшлүүлж. Энэ доотлын энэ дэр юмгад лайв чат гэж байгаа. Энэ лайв чатн дээр дараад тэгээд chat with us гэж байгаа. Тэрсээ бүр нөтлөр орч тээ. За бүрийг шаргаж байна. Энэ chat with us гэсэн байгаа. Энэ дээр дараад talk to us гэж байгаа. Энэ дээр дараад тэгээд энэ дээр болохоор шууд юутайгаа холбогдно. За my account. Одоо эдгээр нь болохоор эхний ээлж нь болохоор автомат хариулагчтай юу яаж байгаа. Нөгөө ботууд ажиллаж байгаа учраас шууд нөгөө агенттай ярьж иж энэ асуудлыг одоо нөгөө IB шилжүүлэх асуудлыг шийддэг. Эсвэл ямар ч IB өмнө IB дор байгаагүй бол дансаа IB дор нөгөө юу холбох энэ асуудлыг шийддэг. За тэгээд ингээ my account rest of the world гэхэлэр дэлхийд юу байгаа бишээ нөгөө Европын орноос бусад орноос хэрвээ юу яаж байгаа холбогдож байгаа бол rest of the world гэдгийг сонгоод Европын холбооны улсуудаас холбогдож байгаа European Union гэдгийг сонготой. За тэгэхээр одоо Монголоос учраас rest of world гэдгийг сонгоод за мэйл ингээд ийм хүн байж байгаа. Эдрээс алийг нь сонгож болно. За одоо жишээлбэл email change ингээд логин за email change гэж. Ингэж жагаад энэчээс нэг talk to agent гэдэг юу н гараад ирдэ.
За yes. Аливаар нь сонгож байгаад хамаагүй юу яж болно. Get back. Энэ talk to agent гэдэг товчлуур гарч ирэх хэвээр. За алийг сонгол илүү хурдан гарч ирэх бай. За security safety гэдэг сонгож байна. За reactive за ингэж үзье. Энэ одоо гараад ирж байгаа энэ talk to agent гэдэг юу нь гараад ирнэ. Тэгэхээр одоо энэ шууд бодит одоо derivative ажилтнтай холбогдно гэсэн үг тэгэхээр. За тэгээд бодит нөгөө ажилтнтай холбогдох. За одоо юу ячээ? Холбогдсон гутлаа таадад яг англиар юу гэж бичиж юу яах вэ? Одоо манай IP дээр орох вэ гэдгийг бичээд хэлээд үгэй. За энийг бас нэлээд хүлээхэндээ. За 5 минутын дотор гэж байна. Холбогдох нь 5 минутын дотор гэж байна. Тэгээд ерөнхийдөө яагаад ингэ нэг derivative дээр та бүхэнд хамтарсан арилжаа хийя гэд байгаа вэ? Тэгэхээр одоо хоёр төрлөө. Тэрний дараа нөгөө энэс тусдаа бичлэгээр дэлгэрэнгүй юмнуудыг тайлбаруудыг явуулна. Гэхдээ одоо энэ хүлээж авах хугацаанд ерөнхийн нэг тиймэрхүү юмнуудыг ярьчих. Хоёр төрлөөр ерөөдөө явна. Манай Limitless FX team энэ баг маань өөрөө Byton гэдэг нөгөө технологи хөгжүүлдэг компанитай. Тэгээд тэр компанийхаа IT-ийн багаар ерөөдөө Kaiser Fractal стратеги болон өөрсдийнхөө нөгөө арилжаанд ордог стратегиудээ автомат эхний ээлжинд автоматар бидний нэг оролтын нөхцлүүдийг чартн дээр таниад тэрэн дээр сигнал buy болон sell гэдэг сигнал өгөх бот хөгжүүлж байгаа. Тэгээд тэр хөгжүүлэлт маань өөрөө эхлээд ботоо гаргачаад автоматар сигнал авдаг болчоод тэгээд тэр маань дажгүй яваад ирснээр дараагаас бүр нөгөө нэг юу гэдэг штэ арилжааны робот гэдэг штэ нөгөө buy sell захиалга нь өөрөө автоматар өгөгдөөд автоматар stop loss TP-гээ тавиад ингээд орж гараа явдаг тиймэрхүү юмнуудыг хөгжүүлж байгаа. Тэрэн дээр derivative болон бусад derivative индекс болон бусад бүтээгдэхүүнүүд бүгдэн дээр нь оролцох боломжтой тийм бот бүтээж байгаа. За нөгөөх нь болохоор бид хэд нөгөө 7 хоногт хийдэг яг derivative дээр хийж байгаа арилжаануудаа шууд та бүхэнд нөгөө стрим маягаар явуулна. Тэр үед янз бүрийн төлбөр авахгүй учраас та бүхэн тэр стрим үеэр явж байгаа арилжаануудыг үзэхийн тулд хамт нөгөө шинжилгээ мэлгээ хийгээд ярилцаад ингээд за баг нэг төрлийн ментор маягтай юм байна тийм. Тиймэрхүү яг derivative яг нөгөө арилжааны үеэр бид хоёр яаж ярьж байгаа, яаж харж байгаа, орж гарч байгаа юмудаа ингээ харуулж явж учраас баг ментор гэдээ ойлгож болно. Гэхдээ яг 100% нөгөө одоо гар гэдэг сигнал биш. Бидэд яг арилж байгаа яаж хийж ийнэ гэдгийг харуулж одоо манай энэ community-д орсон байгаа ялангуяа энэ нөгөө нэг derivative арилжаа гэдэг энэ өрөөнд орж байгаа манай IP-дор дансаа бүртгүүлээд орж байгаа хүмүүс маань өөрсдөө шийдвэр гаргана. Гэхдээ бидний зүгээс ментор маягтай за багтал маягтай ч юм уу те. Тэгээд бас бид хэдий арилжааг дагаа явж болно гэдэг санаагаар үнэгүй ингээд юу яаж байгаа шүү. Зөвхөн IP-д бүртгүүлчээд дансаа тэгээд хамтраад арилж байгаа хийгээд стрим хийгээд ингээд явъя гэж байгаа. Дараагийн тэр нөгөө нэг ботын асуудал дээр бол тэр бол мэдээж жижигхэн хэмжээний төлбөртэй байна, сар болгоны фитэй байна. Яагаад фитэй байгаа гэхээр мэдээж ойлгомжтой харталтан бүхлүүдэн хөгжүүлж байгаа хөгжүүлэх баг ажиллаж байгаа учраас заавал нууцтай үргэлжлээ. Хөгжүүлж байгаа баг ажиллаж байгаа учраас адглаад тэдний цалин ус мөс гэдээс ахуулаад зардал гарах учраас сар болгоны тогтнол фитэйгээр тэр ботыг сигнал авч ашиглаад явах боломжтой шүү. За ямар ч гэсэн энэ 5 минутаас илүү баг гарч хэмжээнд болчих шиг боллоо. Тэгэхээр англи хэлтэй хүмүүс нь англиараа бичээд ингээд холбогдоод англи хэлгүй хүмүүс байх юм бол зүгээр юун дээр энэ Discord-ийнхоо энэ хэсэг дээр энэ яаралтай зарлалт гэдэг Discord-ийн яаралтай зарлалт гэдэг энэ хэсгийн энэ доотлолт нь ямар хуу текстийг бичээд одоо саяны нөгөө юун дээр энэ лайв чат дээр юу гэж бичих вэ гэдгийг нь текстээр оруулж та тэрийг зөвхөн саяны үйлдэлүүдийг хийж агаад лайв чат дээр нэгээд нөгөө эйженттэйгээ холбогдсон гутлаа
түрүүний одоо энэ нөгөө Discord дээр бичигдэх тэр текстүүдийг copy paste хийгээл болчихно. Тэгвэл та хэд дээр ticket үүсээд тэр ticket чинь та хэд имэйл дээр ийм ticket үүслээ. Иймэрхүү одоо нөгөө явцтай явж байна. Одоо данс чинь энэ IP-ийн доор орлоо гэх мэтчлэн иймэрхүү мэйлүүд та хэд рүү хүрээд ирэхэд тэгээ окей болчихно. Тэрнийхээ дараа энэ CU код гэж байгаа. Энэ дээр зураг нь байж байгаа. За Discord дотор байна те. Энэ дотор байж байгаа real account-ийн энэ доотлолт нь энэ US долларын CR гэсэн энүүгээрээ биднэр энийг copy диж бидэрлөө текстээр бичээд энүүгээр чинь нөгөө нэг IP дээр орж үгүй юу гэдгийг шалгах чинь гэсэн үг. За нэг иймэрхүү байна да. Өөр асууж тодруулах юм байвал асуугаарай. Тэгээд асуултуудыг нэгтгэсэн байдлаар иймэрхүү бичлэг маягаар хариулахгүй бол хүн болгонтэй чатлаад байхад юу цаг зав нь болохгүй байгаа учраас ингэ бичлэг хийж байгаа шүү. За ингээд баярлалаа. Эргээд уулзсан хэдүүлээ.